Ноо хүмүүс дэд ахлах багтаа дэд ах 150 нарийн бүртгүүтэй хэлийн манай Монгол улсын хил хамгаалах тушаал биелүүлж байна. Энэ л таар эдэрсэн зүйлгүй 50. Хэлийн манай ахлагч дэд ахлагч Батарших бол түүш чаврыг. За үзэгчдээ манай сурвалжлахог Дорногов аймгийн Эрдэнэ суманд явж байна. За ингээд хэлийн техник 129-р ангийн одоо хариуцсан хэсгэрийг бас бид сая нэг малчин айлд очиж бичлэг хийгээд буцаад наашаага давхиж исэн чинь сая замд бас нэг инг батгалцсан байлаа. Ийм сайхан үйл явдлаа таараа явжсэн бас хэлийн техник 129-р ангийн хүмүүстэй явжсэн бас хэлийн манай энд явж гинэ гэд. Тэгээ яг сайхан зам таарчлаа ингээд одоо сайхан ирчүүд маань эх орныхоо дархан хэлийг манад ингээд байж байна. За ингээд бас хилчдийн сэтгэлийг хүргэе. За өнөөдрөөс бол бас жаахан нийт нутгаар бас хүүтэрж байна. Хүүтэн байна. Хэдийгээр хүүтэн байгаа ч гэсэн ингээд хилчин хөвгүүд маань эх орныхоо одоо манаг биелүүлээд эх орноо манад ингээд явж байгаа хилчтэй таарлаа. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За сайн явж гин. За алан өндөр үү? Алан өндөр наа та бүхний ажил үз сайн. Сайн явж гин. Сайн явж гин. За өөрийгөө танилцуулахгүй юу? За намайг Батөржийн Батарших гэдэг. Би Орхон аймгийн Боён өндөр суманд төрсөн. 2022 оны 2 дугаар ээлжээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар онгон суманд хуцаа цэргийн алба хаагаад гэгээ уулын улаан уулдаа ингээд ахлагчийн албанд ингээд ажиллаж байна. Намайг Сарвалт аймгийн Мөнх 50 гэдэг. Би Дундгой аймгийн 3 сайхан сумд төрсөн. За 2023 онд Хэлийн цэргийн техник 129-гээр ингээд анх цэргээр татагдж ирээд 2023 онд гэрээт албанд татагдаад тэгээд 2000 одоо ингээд ахлагч ажиллаж байна. За хүүтэн байна уу? Дарж ийнэ та хоёр. Ер нь хүүтэн байна. Ер нь хүүтэрчлээ. Хүүтэрчлээ. Өнөөдөр жаахан хүүтэрж ийнэ бас тий. Хүүтрээд байна. Гадаж байгаа. Дарж ийнэ үү? Даахгүй байна. Даахгүй байна. Даахгүй. Гэхдээ хувцс гоё л доо. Би алам хэр байна дээ. Алан сайхан байна уу? Монгол улсын хэлийг манад явж явах шиг сайхан юм хаана ах вэ? Тий. Сайхан байна уу? За. Одоо өнөөш нь та хоёр хэдэн цаг үүрэг гүйцэтгэх вэ? Болоогүй яриа. Орой болоогүй. Болоогүй. Тий. Чи цагаар бас явна ээлжээ тий. Тэгээ тасралтгүй явж байгаа шүү дээ. Хэлийгээ манаг юм хийгээл. Тийм ээ. Ер нь яагаад ингэж хилчин болъё гэж шийдвэр ер нь. Би анх нөгөө нэг хэлийн цэрэгт яваал тэгэл тэрнээс хойш офицер багш нарыгаа хараад ер нь хэлийн цэргийн амьдралаар ингэж явах хүсэл тэгэл болсон доо. Багаас ер нь өөрөө цэрэг цагдаагаар явах хүсдэг байсан. Тэгэл цэрэгт яваал тэр чигээр хэлийн цэрэгтээ ингэж явал гоё юм байна гэл. Тэгэл болсон доо. Яг ингээд өвлийн хүүтэнд бас ингээд шинэ орой бас хэм хэцүү юу? Ямархуу. Ер нь бас хэцүү үедээ хэцүү тэгээд даар нь хөрн халуунд нь халаад хүүтэнд нь хөрөөл тэгээд Монгол улсын хэлийг хамгаалж байгаа болохоор тэгээд ард минь ар гэр минь эх орн минь байгаа юм да гэж бодоход тэгээд сайхан байдаг да. Сайхан бай. За тэгээ одоо удахгүй сар шинэ баяр болох чинь штэ тэгээд аав ээж нутаг усныхантай бас та хоёр мэгд гоё сурвалжлах багтаа таарсан жиг гоё сар шинэ мэдлэгэд шилжихгүй юу? За Орхон аймагт байгаа ээж гэр бүлийнхэндээ гал морь жилийнхаа мэндийг хүргэж сар шиндээ сайхан шилээрэй гэж хэлсэн ёрё. За тэгээ хүүн те Хүүн албаа нэр төртэй хаадагаа хүүдээ битгий санаа зовоорой. Дундгойд байгаа эмээ ээж аав нартаа их чих нартаа бүгдэнд шинэ онд цагаан сарын мэндийг хүргэе. Заахан баярлаарай. За та хоёрыг хараад теста ар гэр ах トゥ таньдаг бүх хүмүүс нь бахархаж байгаа хаа. Би л үнэхээр бахархаж чинь та хоёроор. За хамжилт хүсье залуусаа.